Сайн байна уу? Applying сургууль сурчлалын төвсрэлтөнд төлөөлж буй Момшигийн бодлого болон бодолтууд. За, Японы хамтран тэтгэх хөтөлбөр буюу Момшиг шалгалтын 2019 оны материал, Косон буюу техникийн коллеж оюутан математикийн бодлогын 12 гэсэн чинь нэг интеграл байна тий. За, энэ интегралыг яаж бодох вэ гэхээр болохоор хоёр шиг синустай юм өгсөн юм биш үү? Тэр бид нарт болохоор энэ синус косинусын энэ томьёонуудыг болохоор ер нь цэглэлсэн байх хэрэгтэй тий. Синус салбарын хүн бета манлаараа голдоо нэмэгтэй хастай алах хэрэгтэй. Косинус нь болохоор тэмдгээс сэлдэг тий. Нэмэх байх юм хэрэгтэй. Асных юм бол нэмэгтэй. Тэгээд синус болохоор синус косинус гэдэг болохоор косинус синус гоо тийм үү. За бид болохоор энд байгаа энэ доотлын хоёр томьёог нь аваад дараагийн сэлж дээдл толыг бичиж байгаа тэр хооронд нь хасчих юм бол нэг юм болчихно. Тэгэхээр синус альфа нэмэх синус бетагийн үржээрийг болохоор юм косинусын ялгуур хэлбэр тавьж болно болчих واخгүй. Тэр манай бодгон дээр байгаа синус 3x болон синус x гэсэн юмыг би тэнцүү гэж хагаад 2-1 ширхэг. За косинус ялгуур нь гэж юм те. Косинус 3x-ээс нь x-ийг насчээ. Тэгэхээр косинус 2x болчихно үстэй. Голтой хасах тэмдэгтэй юм байна. Тэгэнгүүтээ косинус альфатай нэмэх бета гэдэг 3x тэрний x-ийг нэмчихэд гэх юм бол 4x болчих шүү дээ. Тэгэхээр яхаа синус 3x синус x гэдгийг болохоор би косинусын ялгуур хэлбэр бичиж болж байна гэхээр энэ дээрээ шууд интегралаа тэнцүү тийм үү? Интеграл хасах паяас нэмэх паягийн хооронд тэнгуүтэй 2-1 ширхэг косинус 2x-ээс хасдаг косинус 4x гэж тавьчих واخгүй. Тэгээд dx гэдэг юм интеграл юм байна. Энэ ч бол ерөөсөө зүгээр ингэ бичиж тэ 2-1 ширхэг интеграл хасах p-ээс нэмэх p-ийн хооронд косинус 2x-ээс dx интеграл хасдаг гэж хагаад 2-1 ширхэг интеграл хасах p-ээс нэмэх p-ийн хооронд косинус 4x x-тэй dx-тэй интегралуу тэ тэнцүү. За тэгэнгүүт болохоор косинусын маань интеграл болохоор хасах синус гарах хэрэгтэй тийм. Косинус x dx гэх юм бол хасах синус x гарах хэрэгтэй. Хэрвээ синус x энэ дэр бодлоо ярьчих шүү. Косинус x-ийн интеграл нь болохоор синус x зүгээр гарч ирэх хэрэгтэй. Яагаад тэгэхээр синусын уламжлалч нь өөрөө буцаад косинус өөрөө гараад ирнэ шүү дээ. Тэгэхээр косинус x гараад ирнэ шүү. Харин интеграл синус x dx-ийн интеграл бол хастай гарч ирэх хэрэгтэй. Хасах тэмдэгтэй косинус x гэж. Яагаад тэгэхээр косинус x-ийн маань уламжлал нь болохоор хасах синус x гардаг болохоор тийм үү. За манай косинус x dx-ийн интеграл тэгвэл нэмэх синус x-ээр гарах юм байна. Бид нар болохоор энэ дээр яах юм? Косинус 2x dx гэх юм бол тэгвэл яаж гарч ирэх хэрэгтэй юм бэ гэхээр синус 2x-ийг хуваах нь 2-тай тавьчих. Тийм их юм бол синус 2x-ийн чинь уламжлалч нь өөрөө синусын уламжлал гээд яхин зүгээр косинус x гарч ирнэ. Косинус 2x давхар функцийн уламжлал гээд 2x-ийн уламжлалаас 2 гарч ирэх ёстой шүү дээ. Тэгэхээр бид доотлолт нь 2 хуваагаад тавьсан байх юм бол энэ хоёрыг маань дарагдаад интеграл доторх манайх косинус 2x зүгээр гарч ирэх шүү дээ. Тэгэхээр косинус 2x-ийн интеграл маань юм. Косинус 4x-ийн маань интеграл бас адилхан тэгвэл тийм ээ. Синус 4x хуваах нь 4-тэй гарч ирэх ёстой байна тийм. Тэгэхээр би энэ дээрээ буцаж ирж хагаад яхин 2-1 ширхэг косинус 2x гэсэн юм бол интегралаас синус 2x гарч ирнэ. Хуваах нь 2-тойгоор. Тэгээ хилэн болохоор хасах пай нэмэх паяараа тийм үү? Хасдаг нь гэж хагаад 2-1 байсан. Дахиад косинус 4x гэсэн юм бол синус 4x-ээр хуваах нь 4-төйгөө хилэн хасах p-ээс нэмэх p-ийн хоорондоо. За тэгээд шууд нөлөөлж байгаа юм уу юу? Энд чинь одоо 2-1 гэдэг 4-1 гэсэн үг тийм. Тэгээ синус яхин 2 паяас хасдаг гэж байгаа синус хасах 2 пай гэсэн үг үстэй. Хасдаг гэж байгаа дахиад 8-1 байж хагаад синус 4 паяас хасдаг нь синус хасах 4 пая гэсэн үг. Тэнцүү тгийгээ тавьчих. Яагаад гэхээр синус ч өөрөө тэг дээрээ тэг гарна шүү дээ тийм үү. Тэгээд 2p үетэй гэрээ синус 2p ч юм уу эсвэл синус 4p-нууд бүгдээрээ энэ утгатайгаа адилхан гарч ирнэ гэхээр 0 4p дээрээчсэн 0 хасах 2p дээрээчсэн 0 тийм 2p үетэй юм чинь тэг дээрээ тэг гэдгийг мэдчих юм бусна бүгдээ шууд 0 юм биш тэгээд энд 0 гэхээр бахан 0-ыг нэмсээд харин тэгвэл тэг гарах юм байна. За нэг лайн байла. Баярлалаа. Дараа дахин уулзъя.